За энэ хуулийн дээр хуулийн төсөл дээр орж ирсэн энэ татвар төлөгчийн эрхийг нь хязгаарласан за магадгүй одоо хилмигдүүлэх явцыг түргэгдэх гэсэн ийм заалтууд байна гэсэн ийм зүйлийг бол эдийн засагчид одоо бас дүгнэлт хийж ирүүлсэн байгаамаа. За мөн дээрээс нь одоо татвар төлөгч иргэн хуулийн этгээд адил тэгш боломж олгоогүй зохицуултууд бас хэд хэд орсон байна гэсэн ийм зүйлүүд яригдж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг одоо иргэд сайн нухацтай харах хэрэгтэй. Сая Хаян Хэрваа гишүүн төсвийн тухай хуультай холбоотой зүйл нэлээд хэдэн зүйлийг ярьлаа. Яг орон нутагт бол ийм байдал бий болцсон шүү сангийн сайдаа. Та энд улсын хэмжээнд төсвийн тодтголыг шаардлага байхгүй гэдээ ингээ яриад байдаг. Аймаг орон нутгууд ч нь бол төсвийн одоо тодтгол хийх шаардлага байна. Давсан орлогоо яах вэ, дутсан мөнгөө яах вэ гэсэн ийм зовлонтой асуудлууд бол байгаад байдаг. Хийсэн зарим нэг нь бол одоо бас хийх алхам хийхээр буруутсан гэсэн ийм утгатай чиглэлийг сангийн яамнаас аваад байгаа. Ийм зүйлүүд бол нэлээд хэдэн аймгийн одоо удирдлагууд бол ярьж илээ. Тийм учраас бол энэ орон нутагтанд энэ төсвийн тодтгол хийх эрхийг нь өгж, энэ зохицуултыг нь хийж өгөх. Ялангуяа одоо энэ ардчилсан намын бүлэг яриад байгаа үстэй. 7-8 заалтаар одоо сангийн сайд төсвийн тодтгол хийгээгүй төсвийн хууль зөрчсөн явж байгаа гэсэн ийм зүйлийг яриад байгаа. Тэгэхээр энэ нэг нэр хоёр хочийг салгаж нэг тийш нь болгож энэ төсвийн тодтголыг энэ яаралтай оруулж ирж энэ төсвийн тодтголоо хийх шаардлага байгаа шүү. Энийг бол би одоо танд бол 9 дахь удаага хэлж байна. 9 дахь удаага хэлж байна. Тийм учраас бол гэх мэтлэнгийн олон асуудлуудаа цаашдаа анхаарч явна үсттэй гэдгийг хэлье. Ер нь нуухыг авах гэж байгаа нүдийн сохлов гэдэг шиг ийм л одоо юм болчих вэ гэдгийг цаашдаа манай одоо ажлын хэсэг анхаарна үсттэй. Мэдээж одоо энэ хуулийн төслийг төсвийн байнгын хороо холбогдох байнгын хороо дээр ярилцсан. За энэ дээр бол харин нэлээд чамбайхан шүүсийг шахах хэрэг гарах байхаа. Тийм учраас бол энэ төсвийн байнгын хороодын гишүүд бол энэ одоо хуулийн төсөл дээр бол нэлээд анхааралтай, ер нь манай гишүүд чуулганаар батлагтай анхааралтай оролцох нь зөв бахаа гэж ингэж бодож байгаа. Би тэр Ганбаатар гишүүний түрүү яриад бухимдаад байгаа зүйлтэй бас санал нэг байгаа. Бид нар бол 2016 оны улсын хурлын сонгуульд мөрийн хөтөлбөр дээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжинэ, татварын бодлогоор дэмжинэ. Бүр тодорхой хувь заагаад оруулсан байж байгаа ш тоо тавиад. Тэгээ одоо жишээл энэ орж ирж байгаа зүйл бол шал одоо өөр. Тэмээ ямаа үхэр адуу дөрвч хоорондоо ялгаатай шүү дээ. Хонь ямаа хоёр адилхан бог мал боловч ямаа хоньг ялгаатай л байдагтай адилхан ийм зүйл заалт ороод ирсэн явж шин. Тийм учраас энийг одоо цаашдаа анхааралтай авч ерөн зас сайжруулах талаар тэгээ хилцүүлэг хийгээд байдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэрийг бариад иймэрхүү юм бас хийгээд байж болохгүй шүү дээ. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр маш ноцтой зүйлүүд орж ирсэн байна. Өнөөдөр бид нар манай Тэрэмш давг гишүүнээр ахлуулсан Дубайн гэрээний одоо шалгах ажлын хэсэг гараад ингээ явж байгаа. Тэгэхээр энийг одоо дараагийн хилцэх асуудал дээр бол би саналаа хэлнэ, асуултаач асууна. Энэ мэтлэнгийн олон бөөсийг нь төв шүүсийг нь шахах олон юм байгаа шүү. Энэ хуулийн дээр. Тийм учраас бол одоо цаашдаа ажлын хэсэг өөрсдөө сангийн яам энэ дээр одоо санаачлагтай ажиллах хэрэгтэй шүү гэдгийг хэлье.